За, би та нарыг Иремья 32-ыг гаргаасаа гэж хүсэж байгаа. Иремья 32. Тэгээ Иремья 32 биднийг энэ үнэтэй 7 жилийн туршид бас үргэлж бидний аманд байх болтугай. Энэ их чухал та энэ бүр Филипп пастрыг ирж яхад хэлэгдэжсэн үг гэж би итгэж бүр тэмдэглэж авч ирсэн юм аамаа. Тэгээ энэ болохоор маш хүнд хэцүү үед Израильчуудад Бурхан Иремьягаар дамжуулаад өгч байгаа амлалт байгаа юм. 36-аас харъя. Тийм учраас одоо Израилийн Бурхан эзэн энэ нь илд үлсгэлэн болон тахлаар Бабилоны хааны гарт тушаагдсан гэж чиний хэлж буй энэ хотын талаар би ингэж айлдаж байна. Бид нар энийг уншижсэн тийм үү? Гэтэ бид нар дахиад унших хэрэгтэй. Яг гэвэл Иремья харахтаа энэ хотыг юу гэж харж ирсэн бэ гэхээр Бабилоны хааны гарт тушаагдсан Бурхан орхисон хотоо гэж харж байна гэсэн. Харин Бурхан өөрөө тэрийг юу гэж харж байгаагаа Иремьяд хэлсэн байна. Үзэгтэн өөрийн уур хилэн хийгээд их зүйцлэр тэднийг зайлуулсан бүх нутгаас би тэднийг цуглуулнаа. Би тэднийг энэ газарт буцаан авчирч тэднийг аюулгүй амьдруулна. Тэд миний ард түмэн. Би тэдний Бурхан болно. Тэд өөрсдийн сайнны төлөө болон өөрсдийн дараах үр хүүхдүүдийнхээ төлөө надаас үргэлж имээхийн тулд би тэдэнд нэг зүрх нэг замыг өгнө. Тэдэнд сайныг үйлдэн тэднээс эргэхгүй гэж би тэдэнтэй үрдийн гэрээ байгуулна. Тэд надаас эргэхгүй тулд би тэдний зүрхэнд надаас имээхүйг хийн. Би тэдэнд сайныг үйлдэхээр тэдэнд баярлан баясаж бүх зүрх болон бүх сэтгэлээрээ тэднийг энэ нутагт итгэлтэйгээр тарьж суулгана. Энэ үнэтэй 7 жил гэж яриад байгаа. Энэ 7 жил Бурхны хийх ажлууд байгаа байхгүй юу? Учир нь эзэн ингэж айлдаж байна. Би энэ ард түмэн дээр эдгээр бүх агуу гамшигуудыг авчирсантай адил түнчлэн би тэдэнд амлаж байгаа бүх сайныг би тэдэн дээр авчрах гэж байна. Чиний энэ нь хүн амьтангуй зэлүүд газар, энэ нь халдайчуудын гарт тушаагджээ гэж хэлж байгаа энэ нутагт талбайнууд худалдан авагдах болно. Хүмүүс мөнгөөр талбайнуудыг худалдан авч гарын үсгээ зурж баримтуудаа битүүмжилж Беньяминий нутагт Иерусалимийн орчимд Юдагийн хотуудад уулархаг нутгийн хотуудад намдор газрын хотуудад болон Негевийн хотуудад гэрчүүдийг дуудана. Учир нь би тэдний сайн сайхныг сэргээн гэж эзэн тунхаглаж байна гэсэн юм. Энэ бол бидэнд өгж байгаа иш үзүүлгийн үг. Одоо нэг тийм энийг хэлж байгаа Бурхны зүрхийг чагнах юм бол нэгдүгээр Бурхан энийг хийхдээ шийдтсэн байна. Би ингэж хийнэ. Энэ бол баталгаатай. Хоёрдугаарт нэг гайхалтай зүйл нь болохоор би энийг хийхдээ ямар их баярлж байгаа вэ? Би энийг бүр маш баяртайгаар үйлдэх болно гэж хэлсэн ба. Бид нар түрүү ярьсан шүү дээ. Египтээс гарсан киног үзээрэй гэл те. Кинонд байгаа л учир байгаад байгаа биш байхгүй. Бид нар Библийг уншихдаа дэндүү амьгүй болцсон учраас ойлгож байна тий. Бид нар кино үзэхээр нэрэл Библи дээр минь ийм амьд амьдрал гардаг шүү дээ гэдгийг ойлгож байгаа учраас сайхан байгаад байгаа байхгүй. Энэ бүр нэг арга ядцсан байгаад байгаа. Хэрэг бид нар кинотой киногүй энэ Библи чи өөрөө дотор амьдарч амьсгалж, уйлж, шаналж, баярлаж, гашуудаж байдгийг мэдрээд авдаг тийм зөөлөн зүрхтэйсэн бол бидний сэтгэлийг кино тэгж хөдлөхгүй. Нэрэж хүн төрлөختөн Христийн зовлон гэдэг киног үзээд маш олон хүмүүс эргэж итгэл рүүгээ ботсон гэс. Тэгтлээ сэтгэл нь цэвдэг болсон байсан байхгүй юу? Тэгтлээ Христийн амссан зовлон бодхоо байцсан байсан байхгүй юу? Тэгтлээ затгалан болсон, тэгтлээ өөрсдийн сайн сайхан дэндүү бардцсан байсан учраас бидний сэтгэлийг яагаад тэр кино тэгж эзэмцсэн Египтээс гарсан. Яагаад бид нар Бурхны ажил, Бурхан намайг ингэсэн, Бурхан намайг тэгсэн, Бурхан чамайг ингэсэн гэж ярьдаг ч гэсэндээ тэр яаж амьдарч байдаг арга барил замын хүртэл бид нар нүдээрээ харахаас нааш ойлгохоо байцсан. Тийм л хатуу зүрхтэй болчиход байгаа байхгүй юу? Ойлгож байна. Тийм учраас бид нар ингээ улаанцаа нүдэн дээр минь юм хөдлөөд ингээд хараад ирэхээр зэрэг сая нэг юм нэрэл ийм байсан байх таа гэж одоо бүлээсч эхэлж байгаа байхгүй юу? Ийм учраас та нарыг үзээрэй гэсэн. Түүнээс тэг Библиэс илүү киноч гэж юу байх вэ? Тэгээд та нар дараад нь Библийг уншиж байхдаа нэрэл тэр чимээгийн, нэрэл тэр зүрхийн те, нэрэл тэр хайрын, нэрэл тэр агуу нууц бүхий ажиллагаануудыг те, нэрэл тэр хүн зүгээр энгийн үдээр хараад ойлгодгүй тэр одоо нүсэр том одоо те, одоо ажлуудыг нь зүрхээрээ ойлгох болтугай.
тэр кинонуудыг үзснээрээ. Тийм юм утгаараа та нарыг киног үзээрэй гэж зөвлөсөн байгаа шүү. Түүнээс ш бид нар за одоо ер нь Библи уншаад хэрэггүй юм байна. Яваал зүгээр кино чадруудаас кино авч үзье. Тэгсэн юм ерөөсөө биш. Би та нарыг зөв хандлагатайгаар юмд хандаасаа л гэж нэмэлт тайлбар болгож хэлж өгч байгаа юм. Яагаад гэвэл цаг их хэцүү болцсон учраас заавал ард нь нэг хэлэх ёстой үгнүүдээ хэлэхгүй бол зарим нэг хүн төөрөөд мөнгнаад бодлаад ингээд алга болчих аюултай. Та нарын хэнийг ч төөрүүлмээргүй байна. За тэгэхээр Бурхан шийдсэн байна. Бурхан баяртай байна. Та баярлахгүй байгаад үзээрэй. Нэрш. Зүрхээ чагнаж чаддаг бол та тий. Би боддог ахгүй хүн зүрхээ чагнадаг бол зүгээр л зүрхээ чагнадаг бол Бурханд итгэдэг ч бай, итгэдэггүй ч бай. Зүрхээ чагнаж чаддаг бол маш олон аюулыг тойрно. Маш олон буруу шийдвэрээс хол байна. Маш олон хэрэгтэй хэрэггүй уйтгар үнийгээс хол байж чадна. Зүгээр л зүрхээ чагнадаг байх юм бол зүрхээ ерөөсө чагнахгүй. Бид нар дандаа гадны чимээ айгүйх сонсдог. Бид нар толгоогоо их чагнадаг учраас бид нар баярлж чаддаггүй. Бид нар зөв сонголт хийж чаддаггүй. Бид нар бодолж самуурж төөрдөг. Тийм биз дээ? Яг л бүх юм зүрхэн дотор нуугдаастай байдаг ш. Тийм учраас Бурхан зүрхэндээ шийдсэн бөгөөд тэр зүрхэндээ би та нарын төлөө бэлдсэн бүх сайн сайхнаа асгахдаа баяртай байна. Би энийг шийдсэн монголчуудаа гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ бид нар заавал энүүгээр хин нэгэн монгол христчин кино найруулагч кино хийгээд бидэнд үзүүлэх болтол үнэмшгүй яваад иж болохгүй ш. Бид нар шууд үнэмших ёстой. Бид нар энийг нүдэндээ дүрслэх ёстой. Бид нар энийг санаандаа ургуулах ёстой. Бид нар энийг төсөөлөх ёстой. Тэгээ ариун сүнс бидэнд туслах ёстой. Тийм биз дээ? Бид нар өнтөө 7 жилийн тухай ярьж байгаа. Дөнгөж эхэлж байгаа. Би түрүү хэлсэн тийм ээ түрүүчийн бүтэн сайдр өнтөө 7 жил маш том 3 ертөнцийн дотор Бурхан гайхалтай ажлуудаа хийгээд биднийг тэр 3 ертөнцийн дотор бүр үнэхээр үндсээр маань суулгах болно. Иремья энэ 32 дээр ингэж хэлсэн маа штэ. Би тэдэнд сайныг үйлдэхээр тэдэнд баярлан баясаж бүх зүрх болон бүх сэтгэлээрээ тэднийг энэ нутагт итгэлтэйгээр тарьж суулгана гэсэн байхгүй. Энэ одоо сүнсний ертөнцид, гэр бүлийн ертөнцид, санхүүгийн ертөнцид тэр биднийг бат итгэлтэйгээр тарьж суулгана. Тарьж суулгах учраас бид нар хаашааш хохорж унахгүй ойлгосноо тий. Бид нар энэ 3 ертөнцид үүсэж байгаа асуудлын улмаас хамгийн сүнсний ертөнцид бидний хамгийн том тулгардаг асуудал юу вэ гэхээр би хинбэ шүү дээ. Би хинбэ. Одоо бид нар өнөөдөр би хинбэ гэж гайхаа сууж болохгүй. Та бол Бурханы хүүхэд. Гэтэ хүүхэд биш хүн зөндөө байгаа та нарын дотор. Бас үннийг хэлэхгүй болохгүй шүү хүмүүс. Би гайхдаг байхгүй юу? Итгэгч нар зарим нь түүний хүүхдийн эсрэг амьдралаар амьдрдаг мөртлөө би таны хүүхэд намайг яагаад ивэхгүй байгаа юм бэ гэж түүнийг загнадаг. А түүний хүүхэд гэж та өөрийгөө тооцож байгаа бол хүүд зохистой амьдралаар амьдрах ёстой. Эцэг нь ийм ажил хийх гэж байхдаа баярлж байхад та бас баярлах ёстой. Тэгээ бидний дотор баяргүй хүмүүс улам багасах ёстой байхгүй юу? Гуйнигсэн, уйтгарсан, яахаа мэдгээ байсан, гайхсан, бачуурсан, уурсан, хилгэнсэн хүмүүс багасах ёстой ш. Хүн мөн л юм бол тийм биз дээ. Тийм учраас яригдж байгаа бүх иш үзүүлгийн үгүүд автоматар танд очно гэж та бити бод. Бүх хүнийг тэр дуудсан. Даанч сонгогдож байгаа нь цөөхөн байгаад байгаа байхгүй юу? Би үнэхээр таны хүүхэд баймаар штэ. Би таны хүүхэд мөн болов гэж та бодож байгаа. Хүүд зохистой амьдралаар амьдрахаараа шийдэх ёстой байхгүй юу? Тэгвэл та түүний хүл болно шүү дээ. Тэгэхгүй тэс эсрэг амьдралаар амьдрдаг тийм үү? Зүрх сэтгэлийг ерөөсөө цэвэрлдэггүй хог буртагтаа шунал тачаал завхаа зайдан тэгэл одоо нөгөө бузар бодлууд гомдол те одоо юу гэдгийг хамгийн юм энд бөглүүлчаад би таны хүүхэд байх чинь та яахаараа намайг ингэдэг түүнлээ хашгирч болохгүй ш. Бид нар нэг бүтээсээ дээр ярьжсэн Бурхан бол шудраг шүү гэж. Тэр шудраг учраас Мосед ч шудраг байсан. Тэр Израильчуудад шудраг байсан. Хүмүүс бүхэл бүтэн үеийг устгадаг танаа Бурхан ямар хачин юм бэ? Яагаад гэвэл бид нар тийм шудраг Бурхантай байхгүй юу? Хөө тэр шудраг л байхгүй юу? Би хүртэл зохисгүй авирлуул. Миний хэн байх нь юус хамаагүй шүү. Яагаад гэвэл би түүний хүүхэд хамгийн нэгдүгээрт. А түүний дуудлагын дагуу ажиллаж байгаа байхгүй юу? Энэ хоёрдугаарт. А энэ дуудлага эсэргүүцэх юм бол би Бурхан яана энэ тэр намайг хүүхэд нь юм чинь хүүхэд ясаараа хандгалуулна. Тийм учраас бид нар
хүүхдүүддээ бэлдсэн сайн сайхнаа өгөхөөр шийдсэн юм байна. Тэр хүүхдүүдээ гэр бүл, сүнсний ертөнц, санхүү гэдэг 3 маш том уулан дээр бат итгэлтэйгээр тарьж суулгахаар тогтоочжээ. Үнэхээр тогтоочж. Энэ 7 жилийн үйл явцын дундуур тэр биднээсийг үнэхээр батжуулан байршуулах болно. Гуруула уялдаатай. Сүнсний ертөнцид байр сууриа эзлээ тэндээсээ хөдөлгөө байсан нэг нь гэр бүл дотор дэртээдэргүй байраа эзэлнэ. Энэ хоёр дотор эзэлсэн хүн санхүү дээр ганхна гэж хизээч байхгүй. Яг л тэр эцгийн их сурвалжтай холбогдож байна. Яг тэр сүнсний ертөнцид хаанаас юугаа татаж авах уу? Хаашаа юуг ингэж өөрөөсөө дастаж явуулах уу гэдгээ маш сайн ойлгоцсон байгаа шүү дээ. Тэм учраас энэ гурван хоорондоо маш нэгт холбоотойгоор ажиллах гэдэг байгаа байхгүй. Бид нар харин яах ёстой вэ? Бид нар харин өөрсдөөс хамааралтай бүхэн дээрээ энэ дээр бацах ёстой. Би тэрний хүүхэд одоо эргэлцэхээ болий цөмөрөө. Бурхан минь ээ, өнгөрсөн 1 жилийн турш таны хүү байх сайхан байлаа. Гэтэл одоо энэ жил чинь би жоохон алдаад одоо би таны хүүхэд мөн болов биш. Энэ утгагүй. Би хизээч та өөрийнхөө хүүхдийг тэгдүү үсттэй. Манай хүүхэд жишээлбэл одоо юу гэдэг 1-р улирлаараа одоо баахан ситэ гараад F-тэй гараад би тэгэнгүүт нь яа за энийг ер нь өргүүлдэм билүү? Асрамжийн газар өгдөм билүү? Өөрөөсөө хөөж уулдсан билүү сий гараад байх юм гэж боддгоотэй яг л адилхан л байхгүй эцсийн бүлэгт. За яах вэ? Багштай нь уулзъя. За юун дээрээ болох юуг ойлгохгүй байгаад байна те. Энэ одоо би яаж ажиллавал зохих ёстой. Ингээл бид нар ч ажилтдаг л үсттэй. Тэгэхгүй тэгэл хүүхдээ сайн байхаар үгэнд ороод хүүхдүүд ер нь ихэвчлэн үгэнд ордгоо шүү дээ. Ихэвчлэн тэд нар сахилга гутаж өмүүлэхэл хүүхдэл байхгүй юу да төлөвшөлтөө. Тэгээ бурхан тэгвэл яг л биднэрт эцэг их гэр бүл гэдэг энэ одоо дизайныг өгөхдөө өөрийгөө ойлгуулах гэж өгөөгүй гэж юу? Өөрийнх нь зүрхийг бас ямар нэг хэмжээгээр бид нар хизээч та хизээч үдийг ойлгохгүй гэж хэлж чадахгүй яа. Тэр өөрөө гэр бүлийг байгуулсан. Тэр өөрөө хүн төрөлхтөнтэй эцэг үгийн харилцаатай байхаар зохицуулсан байхгүй юу? Тэгвэл тэр юун тийм ойлгомжгүй байгаад байгаа. Бид нар нэг тийм маяг үүсгэсэн байхгүй юу? Маяглаад зүгээр. Тэ? Бүр үнэн маягтай тэгэл аастаа. Яа бист өнөөдөр эзэн лөө яаж ойртно би ч амар бузар агаал айлгуутаал. Бид нар хизээч түүнлүү бүрэн зүрхтэйгээр ойртож чадахгүй хэрвээ Есүс үхээгүй бол. Тэгэхээр маяглаад байлгүй Христийн цуснд найдаад түн рүү очих хэрэгтэй байхгүй юу? Хинт ч хэрэггүй нэг юм айлгуу зам те. Хинт ч хэрэггүй нэг юм христчин маягийг бид нар сурцсан учраас маяглаад тэгээс юу яста бүү үзэг цаашаа би эзэн лөө очих нүүр алга мал энэ нь ингээд бурханд их таалагдана гэж бодоод байгаа байхгүй юу? Үгүй шүү дээ. Тийм учраас бид нар аамн шүү дээ, эцэг минь шүү дээ. Би аавтай хүн шүү дээ. Намайг гүүгээл очиход эцэг минь надад хэлээл үгүй шүү дээ. Заагаал үгүй шүү дээ. Та хаа нэг тийшээ гүүх шаардлагагүй бүр зүрхэнд ч оршоод байгаа гэж байна шүү дээ. Зүрхэнд дээр оршиж байгаа байхгүй юу? Зүрхэнд дээр оршиж байгаа учраас та энэ хоёр чих биш нэ бүгд энэ хоёртаа гараа ингэдэ. Хоёр нүх байна уу? Байгаас хоёр нүх. Энэ чих гэдэг. Энэгээр бид нар энэ одоо энэ дэлхийн ертөнцийн авиаг сонсдгийг. Харин зүрхний авиаг бол энэгээр сонсохгүй. Энэ хоёр тэр зүрхний авиаг сонсох чадваргүй байхаар тийм бүдүүлэг байхаар бүтээгдсэн байхгүй. Зүрхний авиа чи өөр амар дижитал тон системтэй. Тийм учраас тэр бид нар жирийн чихээр биш харин өөр чихээр сонсдог байхгүй. Тийм учраас тэр бидний зүрхэнд оршдог. Тийм учраас бид нар ингээд явж яхад заа юу. Сувда баруун дэшээ иргэн. Тийм авиа гарахгүй нэрш. Тэг гарна гэж бодож байгаа бол та үнэхээр андуурч байна. Харин зүрх чамд хэлж өгнө. Би Бачаалыг хараад энэ миний нөхөр байна. Надад зүрх хэлж өгсөн байхгүй. Хөөс ингээд би тэгэхэд бурханд итгээчгүй байсан. Чих надаа хэлээгүй. Юу ч зүгээр би зүрхэндээ миний нөхөр энэ биш. Хараад энэ миний нөхөр. Тэгдэг үстэй бид нар хүнд хайртай болохоор зүрх бидэнд би энэ хүнд үнэхээр хайртай болж би энэ хүнтэй амьдрах хэрэгтэй юм. Энэ үтээр энэ миний заяаны хань байна одоо юу гэдэг тийм ээ. Бид нар тэгж тань өчнөө олон юмыг бид нар энэ зүрхнээсээ таньдаг штэ. Тийм учраас бурхан бидний зүрхэнд оршсноор бидний бурханыг сонсч байна. Бурханыг ингэж сонсох болов уу гэсэн бүх уламжлалт даргуудыг эвдэж хайна. Ирэх үнэтэй 7 жил. Ирэх бишээ. Аль хэзээний явж байгаа гэсэн штэ тийм ээ. Явж байгаа байхгүй энэ үнэтэй 7 жил. Маш олон хүмүүс зүрхээ чагнаж сурна. Маш олон хүмүүс зүрхээ чагнаж сурж байгаа учраас тэд нар энэ 3 уулан дээр баттай таригдана.
Бид нэг одоо ингээд гэр бүл дотор баттаар суулгах юм байна. За амин. За одоо гэр бүл минь аятайхан болох нь гэж бодъё. Тэгтэл тэр зүрхнээс чинь таны бүх харилцааг өдөрдөх учраас та бас буруу хийн штэ. Буруу харьцсан штэ. Тэнгүү зүрх чинь зүгээр амар заяа үзүүлэхгүй янгинна. Дахиад эргүүлээд янгин чинь. Чи буруу хийсэн шүү. Чи буруу. За болоо би өстө дахиж ингэж ихгүй. Энэ бол үнэхээр буруу юм байна гэ. Бууж өгтөл чинь янгинах болно. Тэгээд дараад нь шийдээ за би үнэхээр буруу юм. Уучлаарай найз би өстө уучлаарай минийхөө уучлаарай аава ээж. Би өстө буруу хийсэн. Би дахиж ингэж хийхгүй. Тэгээс сая зүрх амарна. Яагаад л энд хаан оршиж байгаа учраас чи хааны захиргааталд нь ороогүй учраас ойлгож байна уу? Тийм өдөртөмжүүд биднийг өдөртөх юм байгаа. Та нар өөр өдөртөмж ирнэ гэж бити төөрөөрэй. Төөрөх юм юусаа байхгүй. Бид нар сүнслэг ертөнцид бурхны хүүхэд гэдгээ таньсан түүний байгуулж байгаа сүмд би нэг амьд чулуу болоод хамрагддаг гэдгийг бид нар таньсан. Тийм үстэй. Тэгэхээр зэрэг бид нар тэр чинь бас их чухал. Бид нар энэ сүмд орж ирээд за би одоо юу гэдгийг те Эрдэнэ чимэгтэй цуг наалтаастай байх юм байна. Би Эрдэнэ чимгийг найзаагаас сонгож авлаа. Ингэх боломжгүй. Яад үл тэр сүмээ барьж байгаа юм бол намайг миний хоёр хажууд миний дээр доор хэн байхыг тэр шийддэг. Ойлгосон даа. Тэр шийддэг ш. Өнөөдрийн сүм чуулганы хамаг зовлон энд байгаа байхгүй. Би тийм юм болмоор байна. Би ийм юм баймаар байна. Би 40 жил явлаа штэ. Одоо би нэг эс өдөртчиж болдгоо юм уу? Энэ бүхэн бол новш. Бурхан өөрөө мэднэ. Тэр яад үл барилгач чинь. Харин бид нар юу юм? Чулуунууд эзтэй. Та нар харсан уу тийм барилгыг? Төв бүнүүд нь өөрөө өсөрччөөл би юунтэйгээ наалдаал баригдаал тэгэл ерөөсө хинч барихгүй. Байдгүй эзтэй. Барилга барьж байгааг очиж хараарай. Төв урж байгааг нь өөрөө төвгөө аваад тэгэл те имтэрсэн бутарсан байвал хаяал өөрийг ацраа ямрыгаа тэр гартаа сонгож аваад хинтэйгээ наах нь тэрний асуудал байдаг байхгүй. Тийм учраас хотын сүм яг тэгж баригдана. Хинтэйгээ битгий санаа зов би ганцаараа байна. Надад найз залга байна. Ингэж байна, тэгж байна. Нэг эмэгтэй тэгээ гомдол нэгсэн ш. Надаа ерөөсөө найз олдохгүй. Би найз олно гэж амлаг байхгүй тэр хүнд. Чи манай сүмд явахаар болж байгаа юм дээ. Ашгүй би чамд найз олж өгнө гээгүй. Би сүнсээр өсмөр байна гэх тэгээл гисэн. Тэгээ сүнсээр өсөхийн тулд хүн маш том ганцаардлыг туулдаг. Ганцаардлаа давж чадсан хүн маш том асуудлыг давж байгаа байхгүй. Ганцаардл чи хүн төрлөختөнд байдгийн ш ер нь бол. Тийм учраас энэ хотын сүмийг барьж байгаа бурхны зарчмыг ойлгохгүй та хэн нэгэнтэй муудалцах ямар ч шаардлага байхгүй. Зарчим нь тийм байхгүй юу? Бид хоёр ч гэсэн өөрсдийнхөө дураар ингээд тэрийг ингээд удирдахчаараа тавио. Тэрийг ерөөсөө 9 бүлэг өдөр тэргэж бид хоёр чадахгүй. Бид хоёр тэхийн тул суух хэрэгтэй. Бурхан минь ээ, түүнийг зүрхэн чагнах хэрэгтэй. Тэгээд тэр дараа нь хэлж өгнө. Бид нар ч одоо хуучин сүмд байхдаа тэгэл та пастортай хоол идэл пастрын ойролцоо байвал тэгэл тасарч байгаа байхгүй. Энэ чи Бабилоны систем шүү дээ. Тэр систем тэгээ шаарддаг байхгүй. Энэ баганд манай аавтай нэг ангид байсан шүү. Тэгэнгүү чи хин нэгэн болоод тий баг бандтай аав нэг ангид сорж исэн. Тэгээ тэрнтэй би одоо ингээд сууж идэг. Гэт чи ямар нэг хэмжээгээр баг бандтай өөрийгөө холбоо ичиж байгаа байхгүй. Яа энэ дэлхийн өөрөө тэгж амьдрдаг, тэгж голоо зогоодог байхгүй юу? Бид нар тэгж амьдрахгүй. Би та нарыг тэр болтлоо хангалттай төлөвшөж ухаарж ойлгосон байх найдаж байгаа. Би тэрлэг гүйхгүй байгаа учраас. За. Тэгэхээр сүнслэг ертөнцид та хэм бэ? Та ямар сүм дотор яаж баригдаж байгаа вэ? Бас хувь тавилан. Танд зориулсан хувь тавилан гэж бий. За энэ хувь тавилан бол одоо ямар ч пастор болох гэж зүтгэснээс агуу зүйл шүү. Нэрш. Маш том агуу зүйл ахгүй юу? Йошуа, Калеб хоёр хувь тавилангаа авсан. Яаж? Төвчээртэй, бат итгэлтэй, эрч хүчтэй, байлддаг, ирэмгий байсараа тэр хоёр хувь тавилангаа авсан байхгүй юу? Йошуа бүхэл бүтэн нутаг руу бүхэл бүтэн ард түмнийг оруулсан. Калеб өөрийнхөө авъя гэсэн газар авч чадсан байхгүй юу? Хувь тавилангаа л авсан гэсэн үг шүү дээ. Надад хувь тавилан бий. Харин өнөөдөр надад тохиолдоод байгаа зүйл намайг хувь тавиланд минь очихоос бүү хоошин тавиг. Тийм учраас би энийг тоохгүй.
Ийм том хувь тавилан байхад ийм жижигхэн асуудал намайг ороохгүй. Ийм том хувь тавилан нэг л том хувь тавилан танд биш штэ. Тэрийг бид нар тэрний төлөө амьдарж байгаа байхгүй юу? Өөр юуны ч төлөө биш. Тэм учраас сүнсний ертөнц дотор тэр биднийг бат суулгахдаа бид нар ерөөсөө эргэлцгээ байц. Би тэрний хүүхэд. Тэр намайг хүмүүжүүлэхээ мартахгүй, орхихгүй, хаяхгүй. Тэр намайг хайрлахаа мартахгүй, орхихгүй, хаяхгүй. Тэр намайг одоо сахилгажуулахаа хайрлахаа мартахгүй, орхихгүй. Тэр намайг хизээч дутуу хэлбэржүүлэхгүй. Тэр намайг хизээч тэр надаас хизээч залхахгүй. Тэр намайг хизээч за болио чамайг хүмүүжүүлсэнд ороо зүгээр элжиг мэлжиг сургая гэж явахгүй. Энэ байр суурин дээр би түүний сүм. Би түүний сүмийн амьд чулуу. Миний зүрхэнд эцэг оршдог. Бид ах дүүсээрээ хамтдаа цуглахад зүрхэн дотор оршдог түүний хөвгүүд зүрхэндээ эцгийгээ хайрладаг түүний хөвгүүд цуглардаг. Тийм учраас би энэ сүм дотор амьдардаг. Тийм учраас би энэ сүм дотор таригдсан. Би энэ сүм дотор таны өгсөн найзтай найзлах болно. Би энэ сүм дотор таны өгсөн удирдагчийг дагах болно. Би энэ сүм дотор таны өгсөн хүмүүсийг хайрлах болно гэх мэтчлэн. Тийм учраас бид нар одоо өөртөө дургуун хүндээ бэлэг өгөхээр олдохгүй байгаа байхгүй. Тэгээ цаашдаа улам олдохгүй. Бид нар тэр үгийг бүр үгийнхаа сангаас авч хайна. Яагаад дургу байх ёстой гэж. Яачаад байгаа юу нь болохгүй байгаа юм. Бид нэг л хувь тавилантай, нэг том хувь тавилантай шүү дээ. Тэрний хажуу тэр мө дургу моргоо тэр мө зан аашны элдвүүд бол хинт хэрэгтэй юм. Нэг тийм чухал юм уу тэр? Нэг тийм асуудал уу тэр? Та нар бүгд нийгэмд ажиллаж байгаа. Нийгэмд ямар амар хүмүүсүүдийг та нар дэвчдэг вэ? Та нар дэвчдэг л үсттэй. Яах вэ? Итгэдэггүй ямар хамаа. Тэгвэл яг тэгж дэвчиж байгаа болдгүй. Яах вэ? Итгэдэггүй энийг ингэж өвчгөн солиорхыг бол би дэвчин. Тэр тусмаа дэвчих ёстой шүү дээ. Нэг хувь тавилантай шүү дээ бид нар ч одоо. Өссөн буурал бол даамт алах шүү дээ бид нар ч одоо. Гэхдээ бид нар ч одоо хамтдаа явсаар гал тэр хувь тавилан гэж юм дээр ч очих шүү дээ хамтдаа. Гэхдээ яагаад энэний улмаас дэвчиж болдгүй юм бэ? Тийм үстэй. Тэгэхээр гэр бүл ч гэсэн ялгаагүй. Бид нар гэр бүл дотор ч гэсэн үнэхээр би энийг залхаж үхтлээ ярина дөө. Ер нь бол залхахгүй хаа. Бид нар хизээ гэр бүл дотор хүн шиг бие авч чадна тэр болтол ярина. Хизээ тэр орон гэр дотор эрн ир шиг эм шиг болтлоо. Хүүхдүүд нь хүүхдэж бол энийг залхахтлаа ярина. Яагаад гэвэл гэр бүл хамгийн түрүүнд гэр бүл. Тэгэл тэрнээс цаашаага бурхан чамайг дагуулах үгүй хоёроо шийддэг байхгүй юу? Энэ 7 жил бол бурхан биднээсийг шалгаад дэвшүүлээл, дэвшүүлээл байдаг он жил. Та дэвших хүсэж гэнэ үү? Шалгагдахад бэлэн бай. Бүх талбар дээр бурхан ялангуяа энэ 3 ертөнцийн дээр бурхан таныг маш ихээр шалгах болно. Намайг ч бас шалгах болно. Таныг садах юм байхгүй. Би ч гэсэн шалгагдана. Би шалгалтаа өгч чадвал дараагийнх руу дэвшин. Шалгалтаа өгч чадвал дараагийнх. Бурхан тэгэл за болоосоо да ингээд сайн ээж ингээд болоо штэ гэхгүй. Сайн ээж нэг байна. Сайн ээжийг тэр олон болохыг хүсдэг. Тэгэхээр жинхэнэ утгаар нь шүү. За сайн ээж гэдэг чинь айгүй том утгатай штэ. Тэгээ бид тэр утгуудад нь суралцах га та дээр ядж байгаа байхгүй юу? Тэгвэл сайхан хоол хийдэг болохоор сайн ээж биш. Би заримдаа муухай хоол хийдэг. Заримдаа бүр огт хоол хийдэг ч юм. Тэгэхээр санхүүгийн ертөнцид ч гэсэндээ та би бурхан биднийг тийм ээ олж чаддаг, зарж чаддаг, өгч чаддаг. Ийм л хүн болохыг хүсдэг. Нэрэж. Тэр бидний дотроос харамчийн үлдэгдлийг юу ч хөө болгоно. Зүгээр л өгдөг хүмүүс болгоно. Тийм ч учраас Иесус хэлсэн байхгүй. Чи намайг мэдмээр байна уу те? Тэгвэл чи өг. Тэгвэл чамд өгдөг болно. Бүр бодсон санснаас ч жилүүгээр өгдөг бол. Есүс өөрөө тэгсэн байхгүй, тэгж хэлсэн байхгүй юу? Энэ ингээд бидний шунлын сэтлийг оволцуулахын тулд хэлээг байхгүй. Зүгээр хэлсэн. Чи үнэхээр бэлхмаар байна уу? Тэгвэл нэг л зарчим байдгийг чи өг. Хоосормоор байна уу? Бити өг. Та нар тийм айлуудыг ажигласан уу? Гэрээсээ юу ч гаргадаг. Юу ч гаргахгүй. Гэхдээ авах айгуу дуртай. Тэгээд тэр айл дандаа ядуу байдаг. Дандаа хоосон, хүйтэн. Ороод ингээ айгуу тавгүй. Дандаа л нэг юм дутчихэд яана одоо тийм байх. Одоо яана гэсэн тийм айл байдаг ш. Харин да өгөөл байгаарай заа юу. Хамаагүй ма цацаатай гэсэн үг биш. Зүгээр л байдгаараа өгөхөд бэлэн тийм зүрхтэй бол. Бурхныг оруулах тусам тийм болно л доо. Ер нь олвол. Тэгээ өглөгч хүн чи яадаг гэж өгчөөд олон талаа юм бодохгүй.
Нэрш за яанад энд би сая ариун сүнс өгөө бити өгөө гэж яхад нь өгсөн. Ариун сүнс бити өгөө мөгөө гэж баг ярихгүй дээ. Бурхан яа тэгэл ёрын хүмүүсийн дээр ч нарыг мандлуудлахтаа олон долоом ярьдгүй байхгүй юу? Аль бид нартай уулзаалтай ингээл үглээл те сони юм аастаа заваарсан балиарсан юм ингээл азууны давхар махрыг цоолж молол заваартал тэгэл одоо ингээл балиартад ахтан би одоо ингээл нарыг ингээл мандуулаад л байгаа байхгүй юу? Тэгэж үгэлдэггүй юм шүү тэр. Та нар хамтлаа та нар хамтлаа дулаац, хамтлаа ид, хамтлаа уу, хамтлаа жаргал гэл биднэрт ч одоо тийгэж их өгөөмрөөр өгдөг байхгүй юу? Бид нар нэг юм өгчөөл бодоол тэгэл яана одоо яана нэг хэсэгтэй л би чардаандаа нэг юм өгцөн чинь гэж голоо зохиол. Энэ бас өглөгч хүн биш. Би бас тийм хүмүүсийг харж л байсан. Уул нь өгөөд байгаа байхгүй юу? Улаанцаа өгөөд байгаа байхгүй юу? Тэгээ өр зүрхэнд амар харам. Энэ бас өглөгч биш. Харин бид нар өгөх тусам жаргалтай. Хин нэгэн хүн миний улмаас одоо тий одоо босч जैन, юмж जैन, баярлж जैन гэдгийг нь бүр намайг дижээдэг. Тийм учраас өгдөг хүмүүст өгдөн. Өгдгүүд нь байгаа нь үртэл авагдана гэсэн баг. Өөрөөр хэлбэл жоохон байсан өгөөмөр сэтгэл нь үртэл авагдана. Тэр хүн бүр үнэхээр хармын туйл болно гэсэн баг. Энэ зарчим штэ. Энэ бүх юмн дээр. Заавал мөнгө биш. Сайхан сэтгэлээ өгж болно. Сайхан сэтгэл чи дотор аюух юм багтаадаг байхгүй. Сайхан сэтгэл сайхантай хүн бол одоо юу ч л өгөндөө. Ямар ч зайд бол оруулна дөө. Яаж илүүчсэн дээ. Тийм үстэй. Тийм учраас санхүүгийн зарчим бол энэ. Бид нар бодох хэрэгтэй. За. Тэр надад өгж яана гэдэг чинь намайг хангаа зогсохгүй. Цаашгаа хин нэг би хангах хэрэгтэй шүү. Хэрэг дэлхий дээр зарчмаар амьдардаг бол ядуу улс мус гэж байхаа байна л да ер нь бол. Тийм үстэй. Бид нар ч гэсэнтэй ингээд хэрэг тэр идээд уугаад байдаг хүмүүс би боддог байхгүй. Эхтнэр одоо ингээд бага мөнгөөрөө тэгж хийх юм олж одод идэх юм бол яагаад те орон гэргүй хүмүүс зориулсан том одоо юу гэдгийг те за томоо байг жижигэн одоо байрууд яага барьж болдгоо юм болоо эмнэлэг яага барьж болдгоо суулийн газар яага барьж болдгоо те одоо ингээл бодох юм бол зөндөө гой юм барьмаар л байгаа байхгүй гэтэл барихгүй л байгаад ш. Тэгээ тийм хүмүүс зүүн наслахгүй л те. Яа тэгэл бурхан өгч болсон юм бас авч чадах байхгүй. За ийм гурван ертөнцид та хоёр өнгөрсөн жилийн туршид яригадаад байсан тэр зарчмуудаар амьдрах ийм сайхан он жилүүд аль хэдийн эхэлсэн байна. Та энэ он жилүүдээр амьдрахын тулд үсээ зулгаахгүй. Үс чинь яг байгаа газартаа байна. Харин танд улам их боломжууд нэгдэнэ. Энэ одоо өнтөө 7 жил гэж яриад байгаа шүү дээ. Энэ өнтөө 7 жилд маш том одоо ажиллагаанууд явагдахын нэг нь бол боломж юм байна. Боломж. Маш таатай боломж. Одоо жишээлбэл одоо цаг агаар аятайхан байгаа л байвал маш их ургац хурааж авах таатай боломж бүрдэн тий. Услах бороо байна, ургуулах бороо байна. Ургац авахын үеэр бороо цаас орохгүй. Тийм байвал монголчууд маш их ургац хурааж саяын жил шиг. Тэгэл ган зуд болохгүй, цас их орохгүй, өнтөө, дулаахан, сайхан байвал мал нь их өснө. Боломж мөн үү? Мөн. За нэг иймэрхүү. Өөрөөр хэлбэл та хоёр энэ гурван ертөнцид баттай суулгагдах бүх таатай нөхцлүүдээр хангагдана гэсэн үг. Таатай нөхцлөөр. Таатай нөхцөл гэдэг чинь та тарчилж гэр бүл дотор суулгагдана гэсэн үг биш. За би ч одоо гэр бүл, би ч одоо нөхөр болох гэж үсээ зулгах юм байна л да гэж та битгий бод. Харин ч та боломж болгоныг шүүрж аваалах юм бол та үнэхээр сайн ихнэр, сайн бурханлаг болж өсөх, төлөвшөх, чиний гэр бүл одоо те ямар ч хөндлөнгийн юм орж ирсэн тэрийг эсэргүүцэх чадах чинээний тийм бат бөх болох боломжтой. Тийм боломжууд гарч ирнэ. Санхүүгийн хувьд маш том боломжууд гарна. Танд олохч боломж их гарч ирнэ, танд эргүүлээд өгөхч боломжууд маш ихээр гарч ирэх болно. Та харин олохыг ашиглаад гарахын үл хараад байва. Өгөх боломж байсан уу? Би ерөөсөө хараагүй шүү дээ. Ингээ яваад байва. Танд олох боломжийг хязгааргүй өгч байгаа нэгэн эргүүлээ танд өгөх боломжийг хангах болно. Сүнсний ертөнцид ялгаа байхгүй. Сүнсний ертөнцид та өсөх, өөрийгөө таньж мэдэх, түүний хүү гэдгээ та тэгээ бодно. Яана ийм амархан байсан юм уу? Яана би энийг ойлгох гэж аюул олон жил бас танд
Таны зүрхнээс нөгөө итгэл гэдэг юм чинь маш хүчтэй болж гарч ирнэ. Яг бол таатай боломж бүрдчихэд байгаа байхгүй юу? Та бурханд итгэх нь ямар ч хохирлгүй юм байна. Бурханд итгэх нь тэнэг биш юм байна. Бурханд итгэх нь үнэхээр найдвартай юм байна гэдэг тэр боломжуудын дундуур алхах болно. Бурхан боломж өгөхгүй бол бид нар энэ гурван уулан дээр бат суулгагдах гэж яаж өнгөрсөн жилүүдийн турш зовсон шигэ зовх болно шүү дээ. Тийм биз дээ. Харин бурхан бидэнд энэ боломжуудыг гаргаж өгөх болно гэж. Бачаарал битээр хизээч. За өмнө нь бол байсан. Нэр байсан. Битээрийн дунд бас маргаан загам байсан. Одоо өнөөдөр бол тэгэл би бачаарлын ихнэр яавал би яг ихнэр шиг ихнэр байх вэ гэж бодоол эзнээс асуугаа шаналал ингээл санаашраал одоо ингээл бачаарлал болохоор яавал би одоо ингээ айтайхан нөхөр байж ийм байхгүй. Битээрийн хувьд бол хамаг хүнд юмаа туулцсан. Одоо битээрийн хувьд бүх юм ойлгомжтой. Юуны төлөө амьдрах ёстой. Юуны төлөө маргалдахгүй байх ёстой. Энэ бүхнийг ойлгоцсон. Тийм болохоор санаа зовлтгүй та дамжуулалтанд итгэдэг бол танд тэр бас очно л гэсэн. Нэрш. Уулын орой цэвэр байх юм бол тэндээс цэвэр голол урсан шүү дээ. А бохир байх юм бол битээр бохир байх юм бол би энд гарч ирээ 1000 ариун үг номлоод эзээч доошоо аятайх юм урсахгүй. Тийм болохоор та нар санаа амар байж болно. Би бол тэр дамжуулалтанд итгэдэг байхгүй. Би сайн эцгүүдээс дамжуулалтыг хүлээж авдаг. Би тэр дамжуулалтанд итгэдэг. Би тэдний цэвэр ариун бат одоо үнэхээр үлгэр жишээ авах үст тэр гэр бүлийн ариун нандин холбоонд нь итгэдэг. Би тэдний үнэнч сэтгэлд нь итгэдэг. Би тэдний бурханлаг байдалд итгэдэг. Харин тэд нар тэрийг бидэнд дамжуулан өгдөг байхгүй. Айгуу чухал юм. Тийм болохоор манай сүмийн ирээдүйд гэрлэх гэж байгаа хосууд ч гэсэн ялгаа байхгүй. Та нар яг энэ холбоос руу л орно. Ганцхан бидэнтэй л холбоотой бай. Тэгэхээр боломж юм аа. Дараагийн нэг чухал зүйл болохоор зэрэг бурхан бидэнд ургацыг маань өгнө. Энэ үнэтэй 7 жилийн. Үнэтэй 7 жилд танд боломжууд маш ихээр гарч ирэх нь байна. Боломжуудыг та ашиглах нь байна, тийм үү? Боломжуудыг сайтар ажиглах нь байна. Ер нь бол та олж харна. Дараагийнхан зүйл юу гэхээр та ургацаа хурааж авна. Нулимстаагаар тарьсан бүх ургацаа та хурааж авна. Нэгдүгээр. Энэ бол таны ургац тийм үү? Магадгүй таны ургац танд хангалтгүй байж болно. Дараагийн нэг ургац юу вэ гэхээр зэрэг ертөнцийн суйраас өмнө бурхан таны төлөө тарьсан ургацуудыг чинь танд өгнө. Бас ийм юм байна. Энэ тухай бид нэр цаашдаа улам тодорхой ярих болно. Сонирн байгааз бурхан биднийг ертөнцийн суйраас өмнө дуудсан уу? Дуудсан. ертөнцийн суйраас өмнө төлөвлөсөн үү? Төлөвлөсөн. Та хоёрыг төрүүлэн гаргаж авахын тулд ертөнцийн суйраас өмнө ажилласан уу? Ажилласан. Тэр бас маш их зүйлийг тарьсан уу? Тарьсан. Тэр ургацыг өнтөө 7 жил та битээр дүүгнэ. Дараагийн нэг ургац нь болохоор зэрэг таны тариагүй өөр хүн тарьсан ургацыг та бас хурааж авна. Яана яхаар өөр хүн тарьсан ургацыг би авдсан болов. Яг л Есүс тэгж хэлсэн учраас. Чи тариагүй өөр хүн тарьсан юм аа. Харин чи бол хурааж авч. Энэ бид нар тэр хүний ургацыг булааж авч ин гэсэн үг биш. Зүгээр л бидний үед энэ таатай одоо 7 жил тэр ургац гарч ирж байгаа учраас бид нар тэрийг хурааж авч байгаа юм. Тийм учраас Есүс хэлсэн шүү дээ. Ургац ариун байна. Ургацыг хурааж авах ажилчин зөөхөн байна гэж. Тэр үнэндээ тэр 12-ын тарьсан ургац байсан юм уу? Үгүй шүү дээ. Тэр 12-т хэлсэн шүү дээ. Үнэндээ энэ ургацыг бол та нар тариагүй. Гэхдээ та нар хураах болно гэж хэлсэн байхгүй юу? Тэгэхээр нэг хэсэг нь тарьсан байж болно. Харин нэг хэсэг нь хураах хэрэгтэй өстэй. Тэгвэл бид нар тэр хураагч үе байхгүй юу? Сонирн байгааз та тарьснаа хурааж авна. Бурхан таны төлөө тарьсныг хурааж авна. Бусад хүн таны төлөө тарьсныг та бас хурааж авна. Тийм учраас бид нар өнтөө 7 жилд боломжуудыг ч тэр, бид нар ургацуудыг ч тэр, бид нар хураах ёстой. Яагаад гэвэл дараагийн сорилтын жилүүдэд, дараагийн шалгуур, хямрал, гачгийн жилүүдэд бид нар зөвхөн өөрсдөө идэ зогсохгүй, бусад хүмүүст тарааж өгсөн байхын тулд бид нар энийг хурааж авах ёстой байхгүй юу? Маш олон хүмүүс байгаа ш. Ах дүүс ч юм байгаа, улс их орон минь байгаа. Би бол Монголыг маш олон үндэстнийг тэжээх чадвартай тийм улс гэж хардаг байхгүй. Монгол бол маш олон үндэстний хувьд халахвчин, орших газар нь, аюулгүй амар тайван амьдрах газар нь, амьд бурхныг үзэх газар нь байх болно. Нэрш. Яг тийм газар байх болно.
Яа тэгвэл тэр газар бурхан амьдардаг учраас, тэр газар бурханд итгэдэг хүмүүс амьдардаг учраас. Тэгээ хүмүүс гайхна үндэстнүүд заа юу. Ямар сони юм бэ? Бид нар хэдэн зуун жилээр христчэн байсан. Христчэн байх чинь хангалтгүй байдгийн байна. Харин үндэстэн бүхлээрээ түүнийг мэддэг байх нь ямар ёроолтой юм бэ? Энийг л би үзэх гээд байсан юм байна шүү дээ. Монгол оршин байгаагийн төлөө тэд нар талархах болно. Мэдээж өөр маш олон бодлогын хэмжээнд ашиглагдах үндэстнүүд бий. Гэхдээ Монгол олон үндэстний хувьд үнэхээр аюулгүй, амар тайван, бурхны алдар дотор амьдарч чадах тийм газар нь олж хувирах болно. Бурхан үнэхээр энэ жилүүдэд биднэрт хөгжин дэвших боломжийг өгөхийг хүсэж байна. Миний хүүхдүүд хөсөн дэвжихгүй юм бол өөр хэн хөгжиж дээшлэх юм бэ? Яагаад гэвэл Эхлэл 26 дээр Исаак маш их хөгжсөн. Йосеф маш их хөгжсөн байхгүй. Дандаа хүний дотоод хөгжлүүд явагдсан. Та ганцаардж байсан бол та зүгээр хөгжиж байсан гэж ойлго тэрийг. Би ганцаард биз яг яайтай байз. Тэгэж итгий хар. Тэрийг хүртэл харахад танд сонголт ирж байгаа ш. Би энийг ганцаардлын туйл болоо гансарч өгөх юм байна гэж харж нэг болно. Эсвэл би хөгжиж байгаа юм байна гэж нэг харж болно. Тийм биз дээ. Та ганцаардлыг цалгандж чадах юм бол, та ганцаардлыг менежлж чадах юм бол одоо ганцаардл танд хизээч айдас биш болох байхгүй. Тийм учраас бурхан Йосефийг Потифарын гэрт тахт нь хөгжүүлэх хэрэгтэй байсан. Тийм биз дээ. Дотоод сэтгэлийг нь л хөгжүүл, сүнсийг л хөгжүүлээд байсан ш. Библиэр хэлэхдээ бурхан түүнтэй хамт байсан учраас түүний бүх ажил үйлс бүтэмжтэй байваа гэсэн. Бурхан түүнтэй хамт байсан учраас тэр хин нэгний иргэшээл дор байгаа мэт байсан боловч эрх чөлөөтэй байхыг, юмыг одоо зохицуулахыг, сайхан сэтгэлийг өршөөж уучлахыг, цэвэр ариун байхыг бүгдийг сурж тийм дотроо хөгжиж байсан байхгүй. Тийм биз дээ. Исаак ч гэсэндээ дотоод хөгжлөн түүнийг маш их амжилтанд авсан байхгүй. Одоо бид нар ингээл хүмүүсийг хараад гайхаад байна. Одоо бид нар мэдчихээн. Хамгийн сүүлийн үеийн юмыг эдэлж хэрглэж байгаа ч гэсэн хүн нь хөгжихгүй бол ямар байлаар байдг юм бэ? Ямар муухай байдг юм бэ? Тийм хүмүүсийг удирдахч болох ямар гутамшигтай юм бэ? Бид нар харж штэ. Монгол бол одоо ерөөсөө Монгол бол дэлхийн хөгжилтэй гадаад байдлаараа бол үнэн зэрэгцэж байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө хүн нь нөгөө л адуус хариулдаг 5 малаасаа ч 7 дор. Би бинийгээ химлэн, хадсан, уран, тасдан үнэнч байж мэддэггүй ерөөс. Эхнэр нөхөртөө үнэнч байх нь үнэнчч биш тэгэл гэрээ байгуулсан, гэрээ, ажил төрлийн яриа бүх юмда амар үнэнч биш. Яагаад энэ дотор юу ч хөгжөөг байгаа байхгүй юу? Тийм учраас үнэтэй 7 жилд бурхан тийм удирдагч нарыг, тийм хүмүүсийг гаргаж ирэхийн тулд өнгөрсөн жилүүдийн турш та бид хоёрын дотортой ноцолцсон байхгүй. Тэгэхгүй бол дэлхийн хүмүүстэй адил хүмүүс гарч ирээ яах юм? Хин анзаарах юм дэрийг юу? Бид нар ярьж ирсэн шүү дээ. Бурхан биднээсийг өндөрт өргөж гаргаад маш том нөлөө бусдад үзүүлэх юм байна гэж. Та бүр гайхан заа, би бүр иш үзүүлж байна. Та зүгээр л дотоод хөгжил чинь яаж олон хүмүүсийг соронцдож байгааг та хараа бүр гайхан. Тэгээ та бүр бурханд талархна. Нэрш. Миний баярлаа. Тэр жил та намайг дарчлаагаад байсан ингийн тулд байсан юм уу? Та намайг зовоосонд маш их баярлалаа. Бид нар бол зовох айгуу дургу байхгүй. Зовлонгоо дотоод хөгжил гэж ерөөсөй байхгүй гэдгийг Йосефийн түүх бидэнд яруу дотор үзүүлдэг ш. Тийм учраас Йосеф заавал нэг юм дотор хоригдох хэрэгтэй байсан. Потифарын гэрт хоригдох хэрэгтэй байсан. Тэр хичнээн хөгжөөд Потифарын дарга болохгүй штэ. Эзэн болохгүй штэ. Тэр шорон дотор хөгжсөн бас л хөгжих хэрэгтэй байсан, хангалттай уучлах зүрх сэтгэлтэй болох хэрэгтэй байсан. Тэр бүр үндэстний төлөө гэсэн зүрх сэтгэлтэй, зүрхэн томрох хэрэгтэй байсан, өргөн уудан болох хэрэгтэй байсан, зүрх нь ариун болох хэрэгтэй байсан, оюун санаа зэгцрэх хэрэгтэй байсан, зөв оновчтой үгийг олж хэрэглэж чаддаг болох байсан. Тийм үстэй. Бид нар бодож байгаа. За билээ. Итгэлээ. Зүгээр л хин нэгэнд маш ойлгомжтойгоор тайлбарлаж чадах хэмжээнд хүртэл хөгжих ёстой үсттэй. Бидний дотроос яана би яг юу ярих гээд байгаа мэдэхгүй байна гэдэг хүн багсах ёстой үсттэй. Хөгжөөд байгаа юм бол бидний хэл яриа өөрийгөө илэрхийлэх чадвар хүртэл хөгжих ёстой үсттэй. Бидний юмсыг харж байгаа хараа хөгжих ёстой юу? Хөгжих ёстой.
Бурхныг ойлгох зүрх сэтгэл хөгжих ёстой. Төлөвшөлт хөгжих ёстой юу? Хамгийн хөгжих ёстой. Хин нэгэнтэй харьцаж байгаа харилцаа, сүм чуулгандаа харилцаж байгаа харилцаа байн хөгжих ёстой. Болоо би энэ жил бол сүм чуулганд хангалттай өөрийгөө зориулсан. Хангалттай. Бали өөрийгөө жоохон дарая. Ийм байхгүй. Энэ бол хөгжил биш. Хэрэг та ингэх юм бол хөгжилчин хүртэл танаас авагдах бол. Бурхны зарчим юм да. Нөгөө хувь юм да гэдэг шиг. Зарчим аа. Тийм болохоор Бурхан таныг хөгжөөж дэвжүүлэхээр нэгэнт шийдсэн байна. Тэр таныг санаагаар ерөөсөө дутаахгүй. Танд янз бүрийн санаануудыг өгөх болно. Тэр таныг сайхан сэтгэл юу байдгийг те дүлгөөн байдал энэ ертөнцид ч тэр дүлгөөн даруй байдал гэж бүр алга болсон байлээ шүү дээ. Бид нар ингээл зурагтаар харж ах чинь тэгээд ерөөсө айгүй сайхан костюм гой хувцас өмссөн, сайхан Монгол дээл өмссөн, айгүй сайхан буурал толгойтой мөртлөө тэгээд игээл миний хөвгүүч гэж жажид гараацтал хэрэл дээр муухай гэж яав. Тэгээ Монголын нийгэмд дүлгөөн тийм даруй зүрх сэтгэлтэй өөрийгөө зөв илэрхийлцдэг тийм чин сэтгэлтэй тийм хүмүүс бүр үнэн гүн эрэлттэй болсон байгаа байхгүй. Бид нар бодохдоо энэ гурван ертөнцид бид нар байр суурь эзэлж чадвал Бурхан хамгийн эхлээд боловсрал улс төрлөө оруулна гэсэн. Та айгүй дарчилж улс төрт орно гэж бодож байна уу? Тийм биш. Хүмүүс бүр сонгуульд өрсөлдөх мөнгө чинь нэгчгүй. Яагаад гэвэл та байгаа байдлаараа та үнэхээр улсыг бүр өдөртмаар харагдаад байгаа байхгүй юу бүр. Та бүр шалгагдана л да тийм ч юм. Зүгээр гэртээ сууж хөөе сувдаагаа. Та ингээд нэг их хурлын эмэгтэй гишүүнээр сонгогдно. Тэгээ гихгүй штэ. Тэгэхэд хүртэл би жишээлбэл. За айгу сонгогдмоор л энэ. Гэхдээ миний хувь тавилан өөр л дөө. Тэгээ миний хийх ажил өөр юм байгаа юм. Тийм болохоор хичнээн ухаантай ч гэсэн бас танаа тэр их хуралд очиж суух чиний бол тэр миний ажил биш. Жишээлбэл бэлтгэгдэн, шалгагдсан, соригдсон зан чанарын хувьд маш их хөгжил хэрэгтэй. Зан чанарын хувьд гэхэд наазах нь ямар хөгжил хэрэгтэй вэ? Тийм биз дээ. Зүгээр бүр өнгөө штэ. Ерөөсөө их хурлыг ингээл заримдаа харж байгаа чинь би нэ зохиж авчиж аах, салаач тавьчих аах, хуц уйлч гэж аах шиг тэд настай хүмүүс үнэндээ л нэрээ Бурхан минь яандаа л гэж бодогдмоор ш. Яагаад гэвэл хүчрхэг зан чанар маш ховор байдаг байхгүй. Үзүүштэй юм маш ховор байдаг. Сонсууштай юм маш ховор байдаг. Бурхан эцэг та биднийг хөгжөөсэй, дэвжээсэй гэж баяртайгаар шийдсэн байна. Бурхан биднийг энэ өнтэй 7 жилийн туршид захирах, засаглах ажиллагаанд сурах болно. Бид нар сурах болно энд ойлгож байна уу те? Та ингээл компани захирна гэхээр зэрэг компани, банк бити бод. Зүгээр танд юу өгөгдөж जैन та тэрийгэ захирч эхэлнэ л гэсэн. Суралцж эхэлнэ л гэсэн. Та үгээ хэлж эхэлнэ гэсэн. Тэр нэг итгэлгүй байдалтай би чадахгүй байхаа. Үгүй энэ өстө амар. Үгүй би чадахгүй гэдэг юм чи алга болно. Та нар эцэгхийн хурлуудад суухаар айгүй инээдтэй ш. За энэ ажлыг хин харуулцах уу гэл бүгдээр ингээл юмс. Бүр яснаасаа боол байх амар дуртай. Тэгэл бүр ингэж аваа явчихмаар байгаа. Аваад явж чадна гэдгээ мэдж байгаа ч гэсэн тэгээ хэлчихвэл тэгээ өөрийг нь юугээ бодчих бол гэж дотроо 80 сценар зохиогоол ингээд дээрээс зүгээр. За таал ингээд удирдах юм байна да. Үгүй би чадахгүй. Айлгуутал. Тэхгүй бид нар. Та нар нэрээ оролдоод үзээрэй. За тэгээ. Өөрхөн байхгүй бол би оролдоод үзье. Ер нь ямар байд юм бэ? Хийгээд үзье л та. Тийм биз дээ. Хийгээл үзэл та нэг эцэг гэхийн зөвлөлийн дарга болсон гэдэг ямар тэгээд улс орны хувь заяа шийдээх ингээд сүл болохгүй. Та ингээд амар төсөв тооцоо хийгээл тэгээд чадахгүйгийн улмаас эцэг гэхийн зөвлөлийн даргаар ажиллаж чадаагүй учраас авилгатай тэмцэх газар тэрийг баривчлаа гэхгүй. Засаг захиргааны хамгийн бага нэгж авахгүй одоо би одоо хүүхдүүдийн хурал суудгаар аягүй сайн мэдэж штэ бит хоёр. Зүгээр оролдоод үзэхгүй дээ. Таны хувь гэж байж болно ш тийм биз дээ. Хувь нэмрээ оруулаад үзэлтэй. Тэгээ та айгүй бол би бол тэгж боддог байхгүй. Ингээд юм хийгээл эхлэв ээж аав нар хараад үгүй нэрээ ингээ оролцсон биз. Болт юм биш дээ. Яагаад болохгүй гэж ер нь хоошоо сууч айгүй тэнийг юм биш дээ гэж бодох байх гэж их найддаг ш. Тэгэл
дараа жил одоо маш олон ээж аав нар тэрний дараа жил бүр олон ээж аав нар бүр уралдаал те. Би энэ жил удирдъя л да наатахыг чинь гэ. Тэг ингэж те хүний итэх одоо зөв зүйл дээр яах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд арх ухсан төшиг болохоор би гэж орлоод идэг мөртлөө. Тийм юм дээр гарч засаглах амар дургу. Тэгэл боол байгаа л хин надаа нэг охин тэгжсэн аюу олон жилийн өмнө. Гүй яхаа сувтаа гэх юм зүгээр. Би зүгээр дагаад явжээ гэ. Хариуцлагагүй байхыг л хүсэж байгаа байхгүй. Яа тэгэл дагуулна гэдэг чинь хариуцлага шүү дээ. Ямар ч хариуцлага байхгүй. Тэгээд дагаа явж байгаа хүн яах вэ? Дагах төрөл хариуцлага байгаа шүү дээ. Гэтэл миний багийг дагж байгаад бас дургоогоо хөрөл болтой шүү дээ. Би зүгээр дагна л гэсэн бидтэй. Тэгэл дургуу үрчлээ дагахаа болчлоо. Хариуцлага гэтэл чинь 15 оны чинь цаа чи итгэдэггүй хүмүүс хариуцлагын жилгээ зарлчлаа. Бурханд итгэдэггүй хүмүүс. Харин бид нар 15 он төдийгүй бүхэл амьдралынхаа туршид маш том хариуцлагыг үүрж аваа гэдгийг мэддэг усуд байхгүй. Тэд нар яг 15 оныг тэгээ зарлж болно. Бидний хувьд л үргэлж бид нар хариуцлагатай. Бид нар хариуцлагаа ухамсарладаг иргэн. Бид нар хариуцлагаа гүйцэтгүүлж чаддаг иргэд. Тэм учраас энэ улс орон хөгжих болно. За, Бурхан энэ гайхалтай үнэтэй 7 жилүүдэд хийх гэж байгаа маш том хийж ихэлсэн би бол тэр хийж ихэлсэн гэж итгэж байгаа. Хийж ихэлсэн маш том ажил бол төлөвшөлтийн түлхүүр байна. Би энэ тухай ярих гал бүр хэдэн 7 хоног хэл захтнаал дандаа мартчихад яваадсан байхгүй. Бид нар төлөвшөлт гэж ярих их дуртай. Харин Бурхан Есүс Петрт юу гэж хэлсэн бэхээр Петрэ намайг та бол аргагүй л Бурхны хүн мөн гэдгийг эцэгч нь надад батлан харууллаа гэж итгэж найддаг тэр хүмүүст би хаанчлахаа түлхүүрийг өгөх болно гэж хэлсэн. Энэ бол сүм чуулган. Сүм чуулган хэм бэ? Та бид нар мөн бидтэй. Эсвэл Есүс энэ манаачин гартагаа түлхүүрийг ярьсан юм уу? Үгүй шүү дээ. За, түлхүүр өгөгдөн. Энэ түлхүүрийг би бол өгдөн гэж ярмааргүй байна. Өгөөд эхэлсэн гэж ярмаар. За энэ түлхүүр одоо та нар бодон те надад тэр түлхүүр нь өгсөн юм надаасаа өгөөгүй баха. Надаа өгсөн бол би өгөөд байгааг нь мэдэхгүй байгаа юм биш байгаа та. Маа гэдэг би авахгүй зогсоод байгаа юм биш байгаа та. Эсвэл өгсөн бол би одоо тэрийгээр юугаа онгойлох хэрэгтэй юм болоо гэж 80 асуулт гарч ирэн заа. Тэгээ би энэ төлөвшөлтийн түлхүүрийн талаар их бодсон л доо. Бурхан түлхүүрээ төлөвшөж байгаа нэгэнд л өгнө. Эцэг минь намайг төлөвшүүлж өгөөч. Би үнэхээр төлөвшмөр байна гэж байгаа хүнд Бурхан би чамайг төлөвшүүлэх болно. Яг л надад чамд зориулсан түлхүүр би гэж хэлдэг. За. Тэгэхээр түлхүүр гэдэг маань яг юу вэ гэж? Түлхүүр өөрөө альва юмсыг онгойлгоход хэрэгжилж байгаа шүү дээ. Тийм биз дээ. Гэхдээ яг тохирсон түлхүүр. Үнэтэй 7 жилийн туршид та хоёр мэрэгэн ухаанлны дутагдалд ороод мэрэгэн ухаан руу орё гэхэд таарсан түлхүүр нь бидэнд байх ёстой. Хайр таарсан түлхүүр бидэнд байх ёстой. Арга замууд таарсан түлхүүр бидэнд байх ёстой. Өөрөөр хэлбэл бид нар энэ хүнийг яаж хайрлах байныг хэлээд өгөөч гэд дээшгээ харахгүй. Та ер нь дээшгээ битээ хар. Бүх юм зүрхэнд явагдаж байгаа шүү. Бид нар дээшээ хараад өө эзэн минь би одоо бачралыг яавал амар хайрлах вэ гэж асуухгүй. Тэр бол түлхүүргүй хүний асуулт. Харин түлхүүр өгсөн нэгэн бол яаж хайрлах вэ гэдгийг зүрхнээсээ сургагдаж ойлгоод хийж эхэлнэ. Энэ бол түлхүүртэй байгаагийн баталгаа. Та одоо санхүүгийн их хүүсрүүдийг яаж гаргаж ирэх вэ талаар мэдээж ариун сүнс бидэнд зааж өгнө. Дахиад зүрхэнд. Тэгээ ариун сүнс бидэнд харуулна. Ингэж тэгээ бид нар аюул олон юм оролдож байгаа шүү, тийм биз дээ. Аюул олон юм оролдож байгаа тийм ээ. Бид нар одоо бизнесийн салбарт чадах чинээгээр юм оролдоод Бурхан биднэрт заримд нь амжилт өгөөчгүй гэж магадгүй. Тэр амжилтанд битээ их анхаар заа юу. Тэр ялагдалд битээ анхаар. Хамгийн гол нь та түлхүүр бариад онгойлгож сурах ажиллагаанд сурах хэрэгтэй байсан байхгүй. Онгойлгохт чинь тэр чинь заавал мөнгө байх албагүй. Би яг энийг хэлэх гээд байгаа байхгүй. Онгойлгохт чинь тэр чинь заавал мөнгө байх албагүй. Харин та энийг онгойлгол энд мөнгө л. За би бизнес хийвэл би мөнгө л олох хэрэгтэй гэж бодох юм бол та түлхүүр нээгээд Бурхан тань түлхүүр өгөө та тэрийг онгойлгосон ч та
Та мөнгө чинь байхгүй байгааг харах юм бол бусад баялагийг нь ерөөс олж харахгүй. Бизнес хийлээ. Та онгооллоо. Тэгсэн орсон ч юуч байхгүй. Юм шиг харагдлаа. Өөрөөр таны хүсэж байгаа юм харагдахгүй байх нь ш мөнгө. Амар их мөнгөс. Йоо, кимчи зараас хагартлаа баяжих юм бодсон. Ховоосон биш. Хов ooсон биш. Ямар сони юм бэ? Та энэ түлхүүрийг өгсөн. Би хийсэн. Би эргүүлсэн. Онгоосон. Гэтэл мөнгө байхгүй. Энэ одоо юу вэ? Би андуураа дампуурлын өрөөг нээчихв. Биш. Харин тэр дотор та өөр баялаг байгаа гэдэгт итгэх ёстой байхгүй. Ойлгосон уу? Өөр баялаг байгаа. Та тэндээс мөнгөөр авч болдоггүй юмыг сурж болно ш. Тийм биз дээ. Тийм учраас тэр биднүүст асуудал шийдэх түлхүүрүүдийг өгөх гээд байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Гэр бүлийн харилцаа, санхүүгийн харилцаа, сүнслэг ертөнцтэй яаж сүнслэг ертөнц дотор бид нар хөгжиж эхлэхэд бидний залбирал өөрчлөгдөнө. Одоо үгжээ биднийх өөрчлөгдсөн байгаа. Би та нарт нэг түлхүүрийг хэлж өгмөр байна. Бурхан өнөөдөр энэ түлхүүрийг өөрийн сүмдээ өгөхийг хүсэж байгаа бөгөөд энийг бид нар гардаж аваад бид нар энийг хийх ёстой. Би энийг таны хийгээсэй гэж хүсэж байгаа байхгүй. Та энийг хийлээгээ ерөөс дампуурахгүй, та хохирохгүй. Таны залбирал одооноос эхлээд тунхаг болж хувирах ёстой. Зүгээр л тунхагл. Хотын сүм тунхаглах ёстой. Тийм учраас би та нарыг намайг дагаад хэлээрэй гэдэг аахгүй юу? Та нар ингэ хэлж байхдаа л дотор чи юм босдог үсттэй. Яг л та онгоолж байгаа аахгүй юу? Юмсыг онгоолж байгаа. Бүс нутгийн хаалттай байдлуудыг, бүс нутгийн дээр ажиллаж байгаа сүнснүүдийг одоо л бид нар онгоолох ёстой. Одоо л бид нар ажиллах ёстой. Одоо л бид нар амаа нээх ёстой. Ойлгож байна уу? Бид нар урд нь нялх байхдаа зөндөө ойрсон. Тэгээс нэрээ зайлмаад гэж зайлж өгөхгүй гахаал. Харин өнөөдөр бурхан биднийг би энэ залбирлын түлхүүрийг өгмөр байна. Та нар тунхагл. Өөрийнхөө амьдрал дээр тунхагл. Та нар бусдын амьдрал дээр тунхагл. Та нар сүм чуулган дээр тунхагл. Та нар энэ хот дээр тунхагл. Миний төлөвлөгөө би Улаанбаатар хот дээр өөрийн бэлдсэн бүх сайн сайхнаа авчрах болно. Яагаад гэвэл би тэрнээс өөрийнхөө таалалтай хүмүүсийг олсон юм аа. Энэ хот үнэхээр ямар ч орны жишгээр биш. Ямар ч орчин үеийн жишгээр биш. Харин миний замаар хөгжих болно. Би Есүс Христийн нэрээр энэ хотын дээр тунхаглаж байна. Одоо та тэрээр ярьж байгаа үгэн дотор жин би. Тэгээ тунхаглаж яхад чинь та одоо юу ч мэдрэхгүй байж болно. Та юм мэдрэх албагүй. Яагаад гэвэл таны зүрхэн дотор бурхны хийсэн ажил тэр үгсийг чинь түлхэж гаргаж байгаа байхгүй юу? Тийм учраас тэр чинь үл үзэгдэх ертөнцид юмсыг бүтээнэ гэсэн. Тийм учраас бид нар өөрсдийнхөө амьдрал дээр үгүй. Миний амьдрал өнөөдөр харагдаж үзэгдэж байгаа шиг огт биш. Би сүнсний ертөнцид бэхжиж байгаа. Би гэр бүлийн амьдралдаа бэхжиж байгаа. Би санхүү дотроо би бэхжиж байгаа. Би өнтөө 7 жил үнэхээр бурхан эцэгтэйгээ хамт байж бүх талаараа хөгжин дэвших болно. Бид нар энэ чинь өөр залбирал байгаа юм тийм бурхан минь намайг хөгжүүлээд өгөөч гээд байх юм байхгүй. Тэр угаасаа хөгжүүлнэ. Өгөөч гэх юм байхгүй. Тэр тэртээ тэргүй өгнө. Ганцхан таал өгдөг болох ёстой байхгүй юу? Тийм учраас би та нарыг итгэдэггүй ах トゥ усийнхаа талаар иш үзүүлж залбирахтаа ч гэсэндээ тунхаглаасаа гэж хүсэж. Тунхаглаж байгаа хавцад маш олон одоо үгсүүдийг ариун сүнс бидний хамт хийж өгнө. Нэрэж. Би 31-ний шөнө унтах гээд гихтсэн. Тэгээ уул нь их ядраад их нойр хүрчээсэн л да. Тэгээ үнэхээр тунхаглал байсан учраас тунхаглаалаасан сүулдээ бүр үүрэглээл тэгсэн мөрлөө тунхаглаалсаар байгаа тэгээд унтсан. Хэрэв ариун сүнс биднүүсийг чихэл гэж байгаа бол хэлэх ёстой штэ. Бид нар хэлэх юм бол тэнд юм бий болно штэ. Та хэлчих юм бол юм бий болох гээд байгаа. Энийг түлхүүр гэж яриад байгаа байхгүй. Урд нь би яста дэми юм байлээ. Би урд нь байхгүй тэр чинь. Тэр чинь өнтөө 7 жил биш. Тэр чинь боломж биш. Тэр чинь цаг биш байсан. Таач биш байсан тэр үед. Харин одоо бол бид нар байр суурь мэддэг. Одоо бол бид нар хаанчлыг харж байгаа. Одоо бол бид нар үндэсний хувь тавиланд итгэдэг. Одоо бол бид нар хувь тавилангийн эзэнд итгэдэг. Тийм биз дээ? Тийм учраас одоо бид нар амнаасаа гаргаж байгаа үг маань тоглоом шоглоом огт биш. Одоо тэр үг маань яах нь вэ? Түлхүүр мэт юмсыг удирдах эхэлнэ. Библийг хараараа яг л тийм байгаа. Бурхан одоо ганцхан хүнд эрх мэдлийг өгөхөд тэр бүс нутгуудыг чөлөөлж байсан ш.
Хэрвээ одоо бүхэл бүтэн сүм бүс нутгийн төлөө тунхаглаж залбирлж эхлэхэд юу болох вэ? Гэхдээ тэр чинь аврал болж эхэлнэ ш. Бурхан минь ээ, та манай итгэдэггүй дүүг аварч өгөөч гэж битгий залбир. Би маш олон жилийн өмнө одоогоос баг 10 жилийн өмнө юм байна. Өөрийнхөө отхон эрэгтэй дүү харсан байхгүй. Биод. Манай эрэгтэй дүүд ихэд нэг хар савхин пижак өмссөн. Согтуу. Яг миний өдөөс ирж явсан. Би загнах гад хотоос ирсэн байгаа байхгүй юу? Ягаад архиусан чи? Гинтхэн миний зүрх хэвээр сонирн болсон. Тэгээд би зүрхэндээ юу мэдэрсэн бэхээр энэ хүний өнөөдөр байгаа амьдрал бол түүний хувь тавилан огт биш. Тэгээд би тэрийг мартыг ивчиг. Тэгээд нөгөө согтцсан гэр бүлээ өмөөлээс замаа алдаал зовоорч байгааг нь харахаар л тэр зураг харагдаад идэх надад ерөөс. Гэхдээ яа харахгүй бурхан надад хэлсэн юм да тэгэхэд бүр сонирн болсон юм да би. Энэ хүний хувь тавилан энэ биш ээ гэж тэр хэлсэн. Тэгэхээр энэ хүн өөр хувь тавилантай. Тэгээд одоо би яах нь дүүгээ архинаас гаргаж өгөөч гэх биш. Бурхан минь ээ, таны хувь тавилан хэрэгжих ёстой. Таны хувь тавилангийн дагуу энэ хүн амьдрах ёстой. Угаасаа яг таны хувь тавилангийн дагуу л энэ явах ёстой. Бид нар одоо тэгж ярих ёстой цаг үе маань ирчээд байгаа байхгүй. Мөнх эцэг минь энэ хүний амьдрал бол итгэлгүй хүний амьдрал байх ёсгүй. Яагаад гэвэл миний хань учраас. Би түүний амьдрал дээр авралыг тунх гэлж байна. Би түүний амьдрал дээр эзний өмнө бууж өгөх тэр бууж өгөлтийг тунх гэлж байна. Үнэхээр бурхан таныг таньж мэдэх нүдэн нээгдэх болно энэ хүний амьдрал дээр. Нүдэн нээгдэх болно. Би одоо итгэдэггүй та нарын итгэдэггүй ах トゥ амраг садан эр нөхөр одоо эхнэрүүдийн чинь төлөө залбирахтаа би тэгж л залбирд. Бурхан минь ээ тэрийг ингээд авраад өгөө. Бурхан аврахгүй. Тэр аврагдсан нэгний амаар авралаа тунхаглуулна. Би үнэхээр тэр хүн аврагдана гэж тунх гэлж байна. Чи энэ хүнийг ингээд итгэлгүй байдал дотор өхүүлнэ гэж байгаа харин би аварна гэж тунх гэлж байна. Би Есүс Христийн нэрээр хэлж байна. Тэгээ хэний нэр хүчтэй байх нь үзье л да. Үнэхээр аврагдах болно. Үнэхээр энэ зөөргүй байх болно. Үнэхээр энэ зовлонгүй байх болно. Бид нар энэ хэрэгтэй юм а хийчих хэрэгтэй байхгүй юу? Тэгээд бусад тэг хэрэггүй олон шалчхансан ажлуудаа зогсоочих хэрэгтэй. Харин амаараа бид нар зоригтой тунхаглах хэрэгтэй. Үгүй ээ үнэхээр ийм байх ёсгүй. Үнэхээр би энийг эсэргүүцэж байна. Тэгээ болж байгаа муу юм болгоныг зайлуулаад өгөөч гэсэн амар муухай амар хэцүү юм бэ гэж битээ ойлго. Тэр чин таны эрдэнэ чин билүү? Үнэхээр миний амьдрал дотор эзний иш үзүүлгийн өгсөд ажиллаа хийж байгаа. Бурхан намайг энэ нутагт тарь суулгах болно. Тэр бүр баяртай байгаа. Би ч бас баяртай байгаа. Бидний ам итгэлээр дүүрэн үгсээр дүүрэх ёстой байхгүй юу? Яагаад гэвэл эцсийн өдрүүдэд бурхан бидний дотроос Йосеф шиг хүмүүсийг заяа. Юмсыг эмхлэн цэгцэлж зохион байгуулж босгож одоо нүкс үүдийг нь битүүлдэг Нехемия шиг хүмүүсийг барьж байгуулж чаддаг тийм хүмүүсийг харилцаануудыг барьж байгуулж чаддаг, эвлэрүүлж чаддаг, зуучилж чаддаг тийм Нехемиануудыг гаргаж ирэхийг хүсэж байгаа байхгүй. Паул шиг апостол зүрх сэтгэлтэй тий. Паул шиг яг бурханлаг байдлыг яг тэр чигээр нь дээдэг тийм хүмүүсийг гаргаж ирэхийг хүсэж байгаа. Тэгээ тэр хүмүүсийг гаргаж ирэх болно. Тэр тослогоо нь бидний дээр явагдах болно. Тийм учраас та бит хоёрын хувьд маш их хэрэгтэй хоёр хүчин зүйл байгаа. Нэгдүгээрт итгэл, хоёрдугаарт зориг. Би 2008 онд Малайзад очиж байсан. Тэр үе бол ер нь хэцүү жил байсан л да. Тэр үе бол бид хоёр хоёулаа сүм жуулгад үйлчилж байсан. Гэтэ сүм маш буруу явж байгааг мэдчихсэн. Тэгсэн мөртлөө яаж хэлэх вэ гэдгээ ерөөсөй ойлгохгүйсэн. Тэр үед болохгүй шүү дээ. Яг пастор дээрээ очиод за пастраа буруу яваад ингэж хэлж чадахчгүй тийм зориг зүрэг байхчгүй. Тэгээд тэгж тэрэж тийг хамаагүй очиж хэлж болохгүй. Нэг тийм арга байх ёстой шүү дээ. Тэгээ яг тэр жил 2008 онд би Малайз явсан байхгүй. Тэгээ Малайзд очсон чи Джонатан Дэвид тэр үед бидний төлөө залбираад тэгээд Ехүүгийн эр зоригийн одоо таслааг бидэнд дамжуулж өгчсэн. Ехүү та нар хаадын дид дээр байна уу? Уншаад үзээрэй. Би өнөө өглөөхөн харж байсан. Ехүү зүгээр Ахмад байсан байхгүй, цэргийн Ахмад. Иш үзүүлэгч хурж ирээд түүний толгой дээр тос цутгаад чи Избелийг устгах болно л гэж хэлсэн. Тэгээд тэр очиод Избелтэй байлдаачгүй. Зүгээр дээшээ харж ирсэн Избел зогсож ирсэн. Хажууд нь хоёр төвшмөл байсан. Избелийг буулгаж ирэх хүн байна уу гэсэн чи тэр хоёр төвшмөл түүнлөө харсан байгаа. Байна би ч гэж хэлээг байхгүй. Тэнгүүд Ехүү наатаа аваа шидчих гэстэй аваа шидчихсэн байхгүй. Тэгэл Избелийн хаанч дууссан шүү дээ. Тэгээ Избелийг оршуулах гэсэн чинь би байхгүй. Бүгд бутарцсан.
Гарын саруу тэгээд нэг жоохон яс үлдсэн тэрийг нь авч оршуулсан. Тийм хүчтэй тослогоо Йеху хүлээж авч ээж Избелийг устгасан байхгүй юу? Гэтэ миний өмнө Избелийг устгах төлөвлөгөө байгаагүй. Надад ямар ч Избел байгаагүй. Би зүгээр л сүмийг авч явж байгаа хүн дээр очиод бид нар буруу явж байна. Бид нар чиглэлээ өөрчлөх хэрэгтэй байна. Чиглэлээ өөрчлөхгүй бол бид нар дуудлагаас хазаана гэдгийг хэлэх зориг надад хэрэгтэйсэн байхгүй юу? Тэгээс би ямар ч Избел дээр очиагүй шүү. Намайг битгий хүчээр дээрээ. Надад ямар ч Избел байгаагүй. Тэгээд Jonathan David та нар энэ тослогоог аав гэд бидний төлөө гар тавьж дамжуулсан байхгүй. Дамжуулт хийсэн байх. Тэгэл би за энэ л надад яг хэрэгтэй байсан гэж. Тэгээ би буцаж ирсэн. Нөхөртөөгөө ярилцсан. Тэгээ бит хоёр пастортойгоо уулзсан. Бит хоёр хийсэн, гуйсан, уйлсан бүх юм явагдсан. Тэгэл цаашаа хамаг юм эрчтэй явагдаж гисэн. Тийм болохоор биднэрт одоо энэ өнтэй 7 жил тэрний дараахан жилүүдийг туулахад хүний итгэл, хүний зориг юроос хаанч хүрэхгүй. Угаасаа тийм байхгүй юу? Хүн хичнээн зориглыг өвч зориг хүрэхгүй юм зөндөө байдгийг. Хүн хичнээн итгэгээд хамаг итгэлээ шавхсан ч хүрэхгүй юм гэж байдаг байхгүй юу? Бурхны хаанчлал бол түүний итгэл, түүний зоригоор л урагшаа хөгжиж идэг тийм зарчимтай. Тэм учраас та гар дамжуулж залбирж байгаа залбиралтанд итгээрэй. Тэр та итгэж чадах юм бол та зоригтой үйлдэж чадна. Би ч гэсэн тэгээд тэр одоо үйл явцын дундуур явж байхад мэдээж тэр чинь 80 юм болж байгаа шүү дээ. Санаад пастрын өдөөс үг ярьдаг юм байгаалаа зарим ч одоо болж байгаа юм. Ямар гоё эцсийн бүлэгт ингэх байсан гэж зөндөө юм болоо тэгээд хүмүүс чинь шууд 2 хуваагдаад тэгээд 80 болж байгаа. Та тэр бүхнийг туулах ёстой шүү дээ, тэ. Тэгтээ яг тэгэхэд чинь таны зориг биш. Өөр зориг хэрэгтэй гэдэг байна. Би тэр дамжуулалтанд маш их итгэжсэн учраас эндээс ямар ч хохирлгүйгээр гарч чадна гэдэгт итгэжсэн. Би одоо ч гэсэн баяртай байдаг. Нэрэл надад эцгүүд байгаагүй бол нэрэл эцгүүд өвөө дамжуулж өгөөгүй бол битээр ерөөсөө хийж чадахгүй. Эсвэл буруу хийх байсан. Зөв юмыг буруу хийх шиг юм байхгүй шүү дээ. Тэгснээр бүр хийгээгүй байсан дээр. Тэм учраас зөв юмыг зөв арга замаар зөв хүчээр хийх ёстой гэдэг юм байна гэдгийг сурч авч байгаа байхгүй. Маш хэцүү хүн юм шиг боловч яг тэр үедээ нөгөө тослогоондооч маш их хитэгцэн байсан. Тэгэл за одоо эсвэл хизээч биш. Одоо л яг хэлэх ёстой. Тэгэхгүй бол одоо дахиж эвлэрж ингэ цаашаа явна гэвэл маш олон хүний амьд сүрнэ. Маш олон хүний амьдрал сүрнэ. Ямарч одоо хэлэх ёстой. Хожим хинч та хэлээгүй штэ гэж хэлэхгүй тулд бас маш олон хүнд боломжийг бурхан гаргаж өгсөн байхын тулд ямар ч юм хийх хэрэгтэй байна. Тэгэхээр бид нар сая та нарын төлөө гар тавьж залбирсан. Бид нар бүлгийн уулзалтууд дээр ч гэсэн үргэлжлүүлээд залбирх болно. Бид нар 2 сард залбирлын цуглаанаа хийх талаар ярьж байгаа. Гэтэ ямар ч байсан нарийн төлөвлөгөө гараад ирэнгүүт бид нар та нартай хизэнээс эхэлж яаж хийх вэ гэдгийг хэлж өгнө. Тэгээ бүлгийн уулзалтууд дээр та нар маш их идэвхтэй оролцоорой. Би тэр өдөр чинь ажилтай би аягүй ойлгож байгаа шүү заа юу. Би ч гэсэн нэг бүр ажилгүй хүн бол огт биш байхгүй. Би бас аягүй ажилтай байдэн штэ. Тэгээд яад л тэр их үнэтэй цаг учраас би таныг зөв бити хоцроосоо л гэж бодоод байгаа байхгүй юу. Бити хоцроосоо яг цагтаа ирээ. Тэг үнэхээр тэр юм руу ороод дамжуултыг үлээж аваад тэгэл эргүүлээд дамжуулаад ингээл яваасаа гэж үсээд байгаа байхгүй юу. Тэгэхээр та ерөнхийдөө харж авсан тийм үү? Үнэтэй 7 жил тэр биднийг хөгжүүлэх юм байна. Боломжуудаар хангах юм байна. Тэр бидэнд түлхүүрүүдийг өгч эхлэх юм байна. Та одоо бурхан минь ээ одоо энэ мөнгөөр би юу хийх вэ гэж асуух ш. Та мөнгөөр юу хийхээ мэдж байгаа учраас танд түлхүүр өгөгдсөн байх нь штэ. Тийм учраас та хийж эхэлнэ. Бид нар дэгдэгтэй хөөхтүүдээ за манай том охин ч яах вэ? Цаа чи амьдрын өөрийгөө аваа явчихна. Одоо би тэрэнд өдөр болгон хамт байгаад шүдэ уугаа одоо чи амьсаа тайл одоо чи унтлагынхаа хувц өмс гэж хэлэх шаардлагагүй болцоо том болцоо одоо өөрийгөө аваа явчих чадна. Тэгэхээр өөрийгөө харин мэдээж асуух хэрэгтэй тусламж одоо юу гэдэг те хүрээд ирнэ үсттэй. Бомбиц харин багыгаа бол тэхгүй шүү дээ. За одоо шүдэ уугаа вэ чи надад амьсаа зүг харуулад өмсөөч. Бүгдийг нийлэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр тэр биднүүсийг түлхүүрийг зөв хэрэгжилж шатах хэмжээний төлөвшөлт рүү орсон гэж үзээд байгаа учраас хэрэг тэр үзээд байгаа бол та тийм л гэж ойлгох ёстой шүү дээ. Үгүй би тийм биш гэж бити хэрэлдээд бай тэрнтэй. Харин түлхүүрийг хүлээж аваад зоригтойгоор нэг алдъя, хоёр алдъя тэгээ сурна шүү дээ та. За тэгэхээр болдгүй юм байлээ. Одоо би түлхүүр тааруулж, түлхүүрийг аавж, ашиглаж сурах ийм он жилүүд байгаа байхгүй. Бидний олонх маань энэ л орсон ба. Тэм учраас бурхан бидэнд дүр бусын итгэлийг өгөх болно. Йосеф, Нехемия, одоо тэ Даниэл,
Бабилоны системийг эсэргүүцчихсэн ш Даниэл. Алуулаа. Арслантай нөхрөө хий. За хий одоо яшиг зүгээр арсланд нь идүүлдэм байлгүй дээ. Харин арслан амаа хаасан бохгүй юу? Тэм учраас тийм тослогоонуудаа бурхан бидний зүрх сэтгэл рүү тасралтгүйгээр хийхээр шийджээ. Тэгээ миний хамгийн сүүлд хэлхийг хүсэж байгаа зүйл бол та зүрх сэтгэлээ маш цэвэрхэн байлга. Нэрш. Тэр зүрх сэтгэл дотор ямар хогийн юм байна? Хүмүүс мэдэхгүй байж болно л доо. Тэгээ та бол мэдж байгаа шүү дээ. Миний зүрхэнд юу байдгийг, ямар хуурамч юм байдгийг. Хэрв та зүрхээ цэвэрлж чадах юм бол та яаж мандан бадрахыг би төсөөлж хэлж чадахгүй. Өөрөөр хэлбэл тэр таныг маш хүчтэй хөгжүүлэх болно. Хаанчлалын төлөө би явах болно гэж шийдсэн хүн бүхний дотор тарьсан хаанчлалын үр гэж байгаа шүү дээ. Энэ үнэтэй 7 жилийн туршид бол үнэхээр хурдтайгаар урах болно. Та бүр гайх болно. Нэрээ ийм юм байдаг юм уу? Нэрээ би өөрийгөө ингэж өснө гэж бодоогүй ямар талархууштай хэрэг вэ? Энэ ямар талархмаар юм бэ? Тэгээд та яах вэ? Одоо жинхэнэ утгаараа хүмүүст нөлөөгөө үзүүлж эхэлнэ. Тийм учраас та хөгжөөгүй, төлөвшөөгүй одоо бурхны ажил зүрх сэтгэлээ нээгээгүй, зүрхээ цэвэрлээгүй байж хин нэгэнд нөлөөлөх гэж битгий яар. Зүгээр эзэн дотор тайван, төвчээртэй байж тэгэнгүүт тэртээ та гайхна. Яагаад ингэж би нөлөөлөд байгаа юм бол та бүр өөрөө ойлгохоо байталч. Зүгээр хамтдаа уусаа. Хамтдаа намайг миний хайртай хүмүүс. Гэр рүү гарчих болно. Таны алдрыг үзэх болно. Сүнсний нүд нээгдэх болно. Сүнсний чиг нээгдэх болно. Цааш амьдрал руу орж ирэх болно. Би гэж байна. Үнтэй 7 жилийн туршид. Авралын ургацаа аврах болно. Уйлан байж залбирсан. Хайртай хүмүүс маань. Авралыг олж байгаа харах болно. Би тэгж итгэж байна. Амен.